2 дахь өдөр миний 90 өдрийн чаленж юм. Тэгээ нэг юм өөрчлөгдсөн. Энэ юу вэ гэхээр би одоо зөв хооллохын оронд би эрт унтах гэдгийг шийдсэн. Яагаад гэвэл эрт унтах нь надад илүү дээр. Тэгээд бас би надад ямар ч орлого байхгүй шүү дээ. Би тэгээд ажил хийгээгүй зөвөр л сурдаг хүүхэд болохоор би өөрийн гэсэн хоолоо авч чадахгүй. Уус мөнгө ч байхгүй. Тийм болохоор би энийг сонгож байгаа шүү. За ямар ч байсан үргэлжлүүлээд уншицгаая. Тэгээ уншсныхаа дараа би та нарт юу ойлгосноо ярьж өгөх болно. Одоо би ингээд номоо уншсныхаа дараа юу ойлгосноо ярина. Тэгэх юм бол та нар тэгээд намайг уншсныг нь бол мэдэх байлгүй дээ, тий. Тэгээд би энэ 5 хуудсын хэмжээнд юу ойлгосон бэ гэхээр бид бүхэн яг үндэ тийм амар онцгой биш. Бид бүр яг үндэ тийм онцгой биш. За одоо энэ дэр ингээд Марк Мэнсон гэ залуугийн найз нэг юм Жими гэ залуу байсан гэж байгаа юм. Гэхдээ Жими гэдэг жинхэнэ нэр мөчлөлтэй зүгээр л өөр юм. Тэгээд тэр залуу яасан бэ гэхээр ингээд өөрийгөө дандаа ингэж тийм нэг те дээш нь хөөргөж дандаа ингэж бүлт ярьдсан мөртлөө юу ч хийдэггүй заяа бизнес дээрээ. Ер нь амьдрал дээр. Тэгээд тэр хүн ингээд бүр ингээд амар тийм хийсвэр бодолтой өөрийгөө одоо чухал тэгээ онцгой гэж бодсон. Тэгээд яг хэрвээ амжилт гаргах юм бол өөрийнх нь яг хичээл зүтгэл хэрвээ амжилт гарахгүй бүтлгүүдх юм бол ингээд өөр хүмүүс атаархаад байгаа болохоор ингээд буулгах гэдэг юм гэж боддог. Тэгээ ингээд яг тэр залуу шиг биш зүгээр ингээд чиний амьдрал өөрийнхөө амжилтын чинь яг амжилт чинь чамайг яг хэр мэдрэгдүүлж байгааг биш яг хожигдол яг алдагдал сөрөг зүйл төр өөрийгөө яг бодох ёстой гэх юм уу? Тэгэхгүй бол чи яг энэ Жими шиг өөрийнхөө ерөөсөө муу зүйлийг хизээж тэ тулгаж хардаггүй за энийг засъя гэж боддоггүй болох нь шүү дээ. Тэгээд бид бүгд нэг онцгой биш. Бид бүгдээрээ л онцгой гэж боддог. Тэгээд яг зүгээр л өөрсдөө анхаарад одоо хийсэн буруу зүйлээ үл тэрийгэ засах юм бол бидэрт хав илүү success ирнэ. Тэгээ Жими шиг бити байгаарай. За ингээ номны маань өндөр зүгээр л унтахыг хүссэн шүү дээ. Тэгсэн чи яах гэж би ийм их ихлүүлсэн бэ? Йоо. Нэг хамар энергитэй шиг санагдахгүй байна ч би аргал ер нь болгочихъя л. Өөртөө нөгөө нэг амар том чаленж тавьсан юм чинь тэгээд барыг чадахгүй юм шиг гэж бодлоо гэтээ. Одоо тэгээд тэр нь хийж чадах юм аа л хийж чадчихвэл тэгэл болоод өв. Би тэгээд нөгөө нэг зөв хаалттай хэсэг нөгөө эрт унтахыг оролцсон шүү дээ. Тэрийгэл одоо хийндэ. Тэгээд тэгээ амар ядарч ин яа ч юм хичээлдээ яваад дараа нь гүйлтийн бэлтгэлийг л тэгээ яг гоё биш байна. Гэхдээ ер нь бол зүгээр дээ. Зүгээр л. Энэ номны 51-ээс 57 дугаар хуудас дээр юу гарсан бэ гэхээр тааж ойлгож байгаагаар одоо хэлчихье. Одоо яг өмнөх гарсан сэдвтэй аягүй адилхан гэж бодож байна. Одоо энэ хүн өөрийнхөө бага насыг ярьж байгаа байхгүй юу? Би иймэрхүү амир муу зүйл хийдэг байсан. Би тэгээд сургуультай хар тамхи авчиж жагаад тэг баригдсан. Тэгэл энэ хүн ухаарсан гэж байгаа.
том болоод одоо яг хэцүү амьдрал үтсэн хоёр хүний хэлбэр байгаа. Нэгдүг нь болохоор би сайн болохоор та нар муу. Харин хоёр дахь нь та нар надаас сайн болохоор надад онцгой зүйл ирэх ёстой гэж өөрийгөө дандаа тэгж боддог. Тэг яг үндэ бодоод үзэх юм бол бид бүгд л адилхан асуудалтай. Тэгээд нэг амар ялгаа байхгүй болохоор we are not special. Бид онцгой биш. Тэрийг ойлгосны дараа л тэр асуудлуудаа шийдэж эхэлдэг гэж байна. Би сайхан ойлголоо. Тэг би ер нь нэг юм алдаач гэх юм уу, сургамж гэх юм уу, нэг юм сурлаа. Сүүлийн 7 хоногт юу ихлээр би яг юу ч мэдгүй нэг хүүхэд байгаа шүү дээ. Бацаа. Тэгээд яг амар хурдан одоо тэр мөрөөдөд байгаа зүйлдээ хүрэх гээд яарад исэн юм шиг санагдсан. Тийм болохоор би яг өөрийгөө яг шатааж дуусахгүй борнот хийхгүйгээр өдөр болгон баг багаар хийхийг зорж байгаа. Энэ өсөхийн тулд хамгийн чухал зүйл гэж би бодож байна. Тэгээд яг гоо энергитэй үедээ бол маш гоё юмнуудаа хийчихнэ. Тэгээд энерги өнөдрөд бол энгийн хийх ёстой зүйлүүд хийхэд л болоо. Нэг ямар санаа зовоод байх зүйл байхгүй л гэж би бодож байна. Тэгээ би нөө өчтөр төгөөгийн төгөө 116 гэдэг дээ шүү дээ. Тэрнээс асуухгүй юу? Надад айгүй гоё зүйл хийсэн. Тэрний юу вэ гэхээр чи 17 тоо зүгээр л амьдртээ нэг амар мөнгө олох гээд яарад бизнес хийх гээд яарч болохгүй. Зүгээр л өөрийнхөө хувийн чадваруудыг хөгжүүлээд тэгэл яг хөгжихдээ л анхаарлаа төвлөрүүл гэж хэлсэн. Тэгээд би бодсон чинь би өөрийгөө хөгжүүлээгүй чиж яг юм зарж мөнгө олох гэдсэн. Яг мөнгө олохыг хүсэж байгаа л да. Гэтэ одоохондоо л би нэг чадахгүй байх. Гэхдээ би яг баг багаар одоо яг баг багаар явна шүү дээ. Тэ. Тийм болохоор би одоо зүгээр л хийж чадах зүйлээ хийгээл баг багаар хөдөлгөхийг хүсэж байна. Тэгээд энэ миний 3 дахь өдөр. Гэхдээ хамт хийвэл гоё тий. Амар гоё чаленж. Амар бодоод талаар ингээд хамт хийх юм бол хүмүүс чинь чамайг зоригжуулна. Тэр хүмүүс чинь ингээд зориг байхгүй бол чи тэднийг зоригжуулна. Зоригжуулна. Тэгвэл амар гоё юм шиг санагдсан шүү дээ. За. Өнөөдөр нэг иймэрхүү. Би ч амар залах юм аа. Одоо манай өрөөчтэй юм шүү дээ. Янз юм байгаа шүү дээ. Дампуурцаа шүний 2 цаг болчихсон. Йоо, жи. Тэгээс цаа чин бууж өгөхгүй бас сайхангаар уншаал байгаа байхгүй. Уншаал амар уншиж ийсэн аа. Сүүлдээ ярих гэсэн чинь ерөөсөө юу ч сонсогдохгүй. Тэснэ өөртөө зүрэн өөртөөгөө 9 минут ингээ ярьчихж байгаа байхгүй. Арай л нэрээ сонь. Би ихтэй энийг яагаад мэдээгүй юм бол. Мань бол ядарч гин үү? Нэрээ амар ядарч байна.
Үүнээс цааш ямар ч 6-7 дугаар өдөр гэж байхгүй. Би мартцсан. Тэгээд эрийг хийж чадаагүй. Тэгээд энд тайлбар нь байна. Юу юм? За. Аваа. Ээж. За өнөөдөр заяа. 8 дахь өдөр. Тэгээд би штэ өчтөр дампуурсан. Ойлгомжтой 4 минут өгөө. Би Harry Potter үзсэн. Тэгээд ямар сайн амар хэцүү гадаг юм. Амар ингээд энгийн юм ч гэсэн ингээд ерөөсөө хийж чадахгүй. Тэгэл би ингээд бичлэгээ хийсэн чи ерөөс бичлэгнийх нь ингээд дуу нь орохгүй. Байж ижсэн нэг алгуулж. Тэг байхгүй. Эсвэл 5-6 дахь өдөр байхгүй хайцсан битгэхгүй хийгээгүй мартцсан. Би ингээд өглөө амар завгүй сэрэл тэгэл өдөр ирээл хий гэж бодож байгаа л ингээд уцаа очиж байгаа. Тийм болохоор л энэ гэтээ ерөн штэ ингээд болоогүй зөө. Би ер нь бол бууж их болоогүй зөө. Анхны 7 хоног штэ тий. Яг уу ингээ өөр анхны 7 хоног гэх юм тийм дээ. Өөрийгөө өршөөлж мөшөхгүй байх ч байхгүй л дээ. Гэтэ ингээд өөртөө жоохон тийм хөнгөнөөр одоо хийвэл мэдрэгдүүлэх гоё юм санагдав. Одоо ингээд 90 өдрийн турш гэхлээр ингээд амар ингээд сэтгэлд хүн дээр ороод байгаа байхгүй. Нэг өдөр ингээд нэг өдөртөө одоо нэг хэдхэн минутын юмыг зарцуулаад хийхэд бол амар гоё байхгүй. Тэр нэг майндсет өөрчлөх хэрэгтэй байхгүй. Амар сайн. Тэгээ бас фейлдэж байна. Амар фейлдэж байна. Юмнуудаа хийхээ мартчихна. Утасны цэнийг тусч. Тэгэл энэ бүхэн шалтгаан болохгүй л бай. Тэгээд би баг ер нь энийг болимоор санагчлаа. Гэтэ болохгүй.